хөгжмийн гайхамшигыг бүрэн мэдрэх боломжтой. Өөрийгөө хүндэлдэг хүн бусдад цаад болдоггүй юм шүү. Соёлтой зөв боловсон үйлчлүүлж сурцгаая. За хав хүмүүс өнөөдрийн хүндэтгэн эрхэм үзэгч, эрхэм хүүхэд багчууд, эцэг эхчүүд та бүхэнд өргөн барьж байгаа манай Монголын хамгийн анхны хувийн анир pop оркестрийн эрхэм та бүхэнд өргөн барьж байгаа Синемата тоглолтод маань тавтаа морилноо. Та бүхнийгээ хүндэтгэн яслаж мэхийн ясалё. Өнөөдрийн тоглолтод маш их онцлогтой магадгүй та бүхний хизээж үзэж байгаагүй ийм гайхамшигтай тоглолт байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Учир нь юу вэ гэвэл бид нар өнөөдрийн энэхүү тоглолтоо та бүхэндээ бүрэн тайлбарлаж, энэ уран бүтээлчдийн тухай та бүхэндээ танилцуулж, эдгээр хүмүүс ямар ажил хөдөлмөр эрхэлж, мөн дээрээс нь дуу хөгжим гэдэг хичнээн иж шидтэй ямар чухал зүйл болохыг энэ тоглолтоороо бид өхөн та бүхэндээ хүргэх болно. Өнөөдрийн тоглолт маань хөгжим хүүхдийн боловсролд тайлбарт тань мэдэх тоглолт байгаа. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн тоглолтыг үзснээр хөгжмийн урлагийн гайхамшигыг мэдэрч, мөн дээрээс нь хөгжимтэй холбоотой ажил мэргэжлийн онцлогийг тодорхой хэмжээгээр ойлгож, мөн дээрээс нь та бүхний сэтгэл хоногссон гоё, дуртай, хайртай хүүхэлдэйн кино, анимашны гайхамшигтай цаг мөчийг хамтдаа дурсамжлан өөртөө хадгалан авч үлдэх ийм тоглолт маань инхүү эхлэж байна. Тоглолтоо бүгдээ хамтдаа эхлүүлэхэд бэлнөө. За, яасан дуусалтай байна. Энд хүн байна уу? За, өнөөдрийн тоглолтоор эхлэхээс өмнө та бүхэндээ би нэгэн онцгой зүйлийг тайлбарлаж хэлж өгье гэж бодож байна. За, оркестр гэж юу вэ? За, оркестр гэж та бүхний мэдж байгаачлан энэ нь одоо тайзан дээр сууж байгаа энэ уран бүтээлчид та бүхэндээ ямар уран бүтээл хүргэхээс гадна ямар ажил мэргэжилтэй ямар онцлогтой хүмүүс вэ гэдгийг та бүхэндээ би товчхон танилцуулъя. За, оркестр гэдэг нь маш товчхондоо хэлэх юм бол удирдагчийн удирдлагын дор өөр дууралттай хөгжмөөр нэгдэж нэг бүтээл тоглодог олон тооны хөгжимчдийг оркестр гэдэг. За, оркестр дотор нь симфони оркестр буюу сонгодог, жаз оркестр, ардын оркестр, pop гэх мэтчлэн тоглож байгаа хөгжмийн төрөл зүйлээс шалтгаалan өөр нэрлэдэг байна. За, жишээлх юм бол өнөөдрийн тоглолтод хүрэх гэж байгаа энэ одоо уран бүтээлчид энэ оркестр бол pop оркестр. За, pop оркестр нь юугаараа бусад оркестроос ялгаатай вэ гэдгийг та бүхэндээ би танилцуулъя. За, та бүхний мэдж байгаачлан энэ ч одоо манай утсан хөгжмийнхэн, уйлан хөгжмийнхэн, модон хөгжмийнхэн гэдэг одоо энэ манай симфони оркестрийн одоо гол үндсэн суур хөгжмүүд байгаа. Үүн дээр тодорхой хэдэн хөгжмүүд нэмэгдснээр pop оркестр болж байгаа. За, жишээлбэл бидний одоо сайн мэддэг бэс гитар буюу аргил гитар. За, манай аргил гитар ч тэр байна, хөгжим тэр байна. За, аргил гитар хүүхдүүдэд яаж тоглодгийг та бүхэндээ сонсгоё. Ийм гоё нэг маш гоё нэг тийм эрдүү, нэг маш гоё тийм нэг сүртэй, нэг их гоё сэтгэл рүү дотгошоо ууссан энэ хөгжим бол бэс гитар. Мөн дээрээс нь энэ оркестр дээр нэмэгддэг нь сол гитар. За, манай сол гитар тэнд байна, хөгжмийн та бүхэн харж байна. За, сол гитар яаж тоглодгийг сонсох уу? За, сонсъё. Энэ сол гитар манай энэхүү оркестрээр нэмэгдэж байгаа. За, дугуултыг та бүхэн яаж дугуулдгийг нь сонслоо ойлголоо. За, мөн дээрээс нь одоо хүнээр ярил хүний одоо зүрх бол хамгийн чухал шүү дээ, тийм ээ? Энэ одоо бас суур хөгжим болж байгаа энэ гайхамшигтай энэ оркестрт маань бөмбөр нэмэгдэж байгаа маа. За, манай бөмбөрчид хамгийн хойно сууж байна. За, бөмбөрийн хөгжмийг хамтдаа сонсъё. Маш гоё ирчвч бидрүүлсэн ийм хөгжим. За, мөн дээрээс нь цахилгаан төгөлдөр хуур манай өнөөдрийн тоглолтод нэмэгдэж байгаа. За, зүгээр төгөлдөр хуураас арай өөр сонсогдож байгаа биз? Тийм. Эдгээр хөгжмүүд нэмэгдснээр энэ одоо оркестр маань pop оркестр болж байгаа. За, pop оркестрийн онцлог нь энэ хөгжмүүд ингэж нэмэгдснээр баг бүхэл төрлийн жанрын хөгжмийг pop оркестр тоглож чаддаг. Жишээ бидний үзэх дуртай уран сайхны кино,
хүүхэлдэйн кино, анимашн гэх мэтчлэн энэ бүтээлүүдийг хөгжмийг нь pop оркестр тоглож та бүхэндээ хүргэдэг байгаа. За тэгэхээр pop оркестр гэдгийг та бүхэн маань ойлгосон баг тийм үү? За тэгвэл өнөөдрийнхөө бүгд хамтдаа тоглолтыг эхлүүлж энэ тайзан дээр тоглолтынхоо буюу манай оркестрынхаа хамгийн чухал эрхэм хүндтэй хүнийг өөрөөр бэлэн боллоо. Энэ дээр та бүхнийхээ өмнө Монголын хамгийн анхны хувийн анир pop оркестрын үүсгэн байгуулагч, удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяас төгөлтөн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, Бэгц сүрэнгийн алдан хоёрын удирдаачаа хүндэтгэн урьж байна. Халуун урьдчилтаараа хүндэтгэн урьж байна. Шилжигсэн улсыг за өнөөдрийнхөө тоглолтыг та бүхэндээ эхлүүлж хүн бүхний манай багш нарын, эцэг эхчүүдийн, аав ээжүүдийн, хүүхдүүдийн, үе үеийн бүгднийх нь үзэх дуртай бид бүхний сайн мэддэг нэгэн гоё хүүхдийн киноны уран бүтээлийг та бүхэндээ хүргэх бэлэн боллоо. Симбаг мэддэг хүмүүс гараа өргөе. За бүгдээ хамтдаа Аратны хаан Арслан уран сайхны киноны хөгжмийг хүндэтгэн хүлээн авна уу? Энэхүү өнөөдрийн маань тоглолт эхлэж байна. Та бүхэн маань энэ тоглолтыг аз жаргал сайхан энэ мэдрэмжийг хөглөж дүүрэн хүлээн авах болтугай. Баярлалаа.